Булган аймгийн Тишиг суманд 2016 оны өсвөрийн цанчдын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ сарын 18-наас 21-ний өдрүүдэд Булган аймгийн Тишиг суманд 2016 оны өсвөрийн гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Монголын цааны холбоо, Булган аймгийн засаг даргын тамгын газар, Тишиг сумын засаг даргын тамгын газар хамтран 2016 оны өсвөрийн цанчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 2 сарын 18-наас 21-ний өдрүүдэд Тишиг суманд зохион байгууллаа. Аймгийн засаг даргын 2016 оны А-дороо тэг 3 тоо захирамжаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн засаг даргын орлогчоор ахлуулан батлуул бэлтгэл ажлыг хангаж тэмцээнийг зохион байгууллаа. Мөн тус тэмцээний бэлтгэл ажилд онцгой байдлын газар, эрүүл мэндийн газар, хөгжим жүжигний театр, хөлийн цэргийн тэг 286 дугаар анги, хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтс, боловсрол соёлын газар, цагдаагийн газар, Тишиг сумын иргэдийн төлөөлөгчний хурал болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллалаа. Харван тэргуун сарын шинийн өдрүүд бас тохиож байгаа энэ сайхан цаг хугацаанд бол манай аймагт цааны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж маш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэгээ манай аймгийн тухайд бол улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан бас өргөн хүрээнд ер нь одоо тамирчдын аюулгүй байдал, эрүүл мэнд энд одоо байх бүхэл нөхцөл боломжийг хангаж ажиллаа. Тэгээ тэмцээний зохион байгуулахад цааны одоо холбоо маань цааныг одоо Монгол улсаа төдийгүй төв дэлхийд өндөр дөрөж явдаг шигшээ багийн багш засалжуулагчид бас одоо энэхүү тэмцээний зохион байгуулах ажлыг үнэхээр өндөр хэмжээнд зохион байгуулж одоо оролцлоо. Тэгээ манай аймгийн баг тамирчдын хувьд бол үнэхээр одоо улсад бол хаан зохион байгуулагдсан одоо тэмцээнийг өнгөлж явдаг энэ амжилтаа дахин батгагдсан ийм сайхан тэмцээн болж өндөрлөө. Тэгээ нийт оролцсон баг тамирчдаа цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн сайхан мөхнийг хүсэн өрөөё. За цааны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Тишиг сумд анх удаага зохион байгуулж байгаад бол маш их баяртай. За 2014 оноос хойш бид нэр энэхүү тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг цааны холбоонд бас удаадаараа тавьсны эцэст бас цааны холбоо шийдвэрлэж сумдаа цааны тэмцээнийг бол зохион байгуулж байна. За манай сум улсын аварга шалгаруулах тэмцээнийг ердөө зохион байгуулж байгаагүй. Энэ тэмцээн маань бас цааны болоод бусад төрлийн тэмцээний уралдаанаас зохион байгуулж байгаа хамгийн анхны тэмцээн болж байгаа гэдгээрээ бол манай сумын хувьд онцлог болж байна. За цааны спортоор манай Булган аймаг бол үеийн үедээ бас амжилттай ариун сайтай. За улсынхаа хэмжээнд тэргүүний игнэд явдаг ийм бол аймаг байж байгаа. Манай сумын хувьд ч гэсэн бас аймагта цааны спортоор бол бас нэлээд дээгүүр амжилт гаргаж байсан. За сүүлийн жилүүдэд бас энэхүү бас амжилтын буухаа бас буурсан байсныг 13 оноос бид нар цааны спортыг хөгжүүлэх ийм бодлого барьж ажилласны үр дүнд бас манай хүүхдүүд маань нэлээд сайн уралдаж байна. За 2013 он цааны өсвөр аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг бол сумдаа зохион байгуулж манай хүүхдүүд бас тэмцээнд оролцож амжилттай оролцож за улсын аварга шалгаруулах тэмцээнд бас орох эрхийг авчиж байсан. За 14 онд бас 13 онд бол нэлээд олон хүүхд медаль авч байсан. За 2015 онд бол Булган аймгийн маань 1-р баг улсын хэмжээний 1-р байр, 2-р байр нь бол 3-р байр эзэлсэн амжилтыг гаргасан. За энэ баг тамирчдад дотор бол манай Тишиг сумын хүүхдүүд бас нэлээд оролцож байгаа. За бид нар бол цааны спортыг бас хөгжүүлж олимпийн тамирчин бэлднэ гэдэг ийм том зорилготой бол явж байгаа. Сая олон улсын тэмцээн, Солонгос улсад болсон тэмцээнээс манай Зол 2 гэдэг тамирчин маань хүрэл медалийг авсан. Ингэснээрээ бол бид нар аймагтай төдийгүй улстай олон улсын хэмжээнд цааны спортоор уралдах ийм боломж нөхцөл бол бүрдэж ирлээ. Тэмцээнийг Монголын цааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ган Төмрөөр ахлуулан шүүгчийн бүрэлдэхүүн, Булган аймгийн биеийн тамир спортын газрын шүүгчийн бүрэлдэхүүнтэй хамтран шүүн явууллаа. За ингээд Булган аймгийн Тишиг сумын нутагт өсвөрийн цанчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 3 дахь өдрөө амжилттай үргэлжлээд өнөөдөр дөнгөө гаргахад бэлэн болсон байна. Ингээд тэмцээнд маань 11 аймгийн одоо 22 баг оролцлоо. Эрдэнэтэс гэхэд Орхон гэдэг баг, дээрээс нь Хангард гэдэг баг ирсэн. За ингээд Увс 3 багтай, Хөвсгөл 2 багтай, Булган 4 багтай гэдэг ингээд бодохоор ер нь бол нийтдээ 22 баг оролцлоо. 22 багийн 129 тамирчин, 30 дасгалжуулагч, тэгээд зочид төлөөлөгчид нийлээд ерөнхийдөө 200 гаруй хүн энэ Булган аймгийн Тишиг суманд цуглараад байна. Тэмцээн бол маргаангүй сайхан
дүрмийнхаа дагуу явагдаад өндөрлөлөө. Байгууллагын урдчилсан эхний 2 өдрийн дүнгээр бол Булган аймгийн 1-р баг төрүүлж явна. За Булган аймгийн 2-р баг одоо удаах байранд явж байгаа бол Увс аймгийн 1-р баг одоо 3-р байранд явж байна. Мөн Төв аймгийн 1-р баг 4-р байранд явж байгаа бол мөн эргээд Увс аймгийн 2-р баг 5-р байранд явж байгаа. Иймэрхүү байдалтай тэмцээний урдчилсан дүнгээр бол ийм байна. Энэ жилийн улсын аваргын онцлог гэвэл бид нар 11 хүртэл насыг анх удаа одоо 11 хүртэл насыг бол одоо дэмжиж оруулж ирсэн. Нутаг орныхоо нэрийг дуудуулаад явж гин гэдэг бол энэ хүүхдүүдэд бол дэндүү томцсон, дэндүү сайхан тийм одоо шин төрөл болж байгаагаар их онцлогтой. Өсвөрийн цаанчдын улсын аварга шалруулах 2016 оны аварга шалруулах тэмцээн 3 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж байна. За манай Булган аймгийн Тэшиг суманд бол анх удаа зохион байгуулагдж байгаа. Булган аймагт бол олон удаа зохиогдсон. За өсвөрийн улсын аварга шалруулах тэмцээн бол 1964 оноос хойш тасралтгүйгээр зохион байгуулагдж байгаа. Ийм тэмцээн байгаамаа. За манай Булган аймагт бол 2009 онд Бугц сум зохион байгуулагдж манай Булган аймгийн баг тамирчид төрүүлж байсан. За өнгөрсөн жил Улаанбаатар хотод цаны улсын аварга шалруулах тэмцээнд манай Булган аймгийн баг тамирчид бас мөн төрүүлсэн. За энэ жилийн улсын аварга шалруулах тэмцээнд бол манай бүх баг тамирчид маш амжилттай оролцож одоо 100-ны бараг 80-90% алтан медалыг бол авахд одоо бэлэн болоод байна. Тэшиг сум маань бол хөдөө сум зохион байгуулагдж байгаа онцлог. Манай Булган аймгийн Хоймор сум хамгийн ажилтг ард түмэн ажиллаж амьддаг энэ суманд. Тэгээд зохион байгуулалтын хувьд маш өндөр хэмжээнд хийгдэж одоо хаалттай ажиллагаа ихтэй бэлэн болж байна. Тэмцээнд Архангай, Булган, Увс, Хинти, Сэлэнг, Завхан, Төв, Өвөр хангай, Хөвсгөл, Орхон, Дархан уул Улаанбаатар хотын 23 багийн 155 тамирчин оролцлоо. Манай Завхан аймаг энэ жил ер нь жил болгон улсын аваргад оролцдог. Энэ жил бол зохион байгуулалт сайтай, хүүхдүүдийн сэтгэл өндөр, зам сайхан, 9 тамирчинтай ирсэн. Амжилт 4 мөнгөн медаль, 2 алтан медаль авсан. Тэгээд Завхан аймагтаа сүүлийн 10 жил одоо алтан медаль аваагүй, аварга болоогүй байсан. Тэр бас амжилтыг өнөөдөр их гаргалаа. Хүүхдүүдийн сэтгэл санаа өөдрөг байна. Бид их бас сэтгэл их өндөр байна. 3 багштай ирсэн. За 20 гаруй тамирчин хүүхдүүдтэй ирлээ. Үндсэндээ 3 багтай ирсэн. За өнөөдөр Булган аймгийн Тэшиг суманд өндөр зохион байгуулалттай сайхан тэмцээн болж байна. Аймагуд бол ер нь жишгтэй ийм сайхан явуулдаг. Ингээд тэнгэр цаг агаар сайхан байлаа. Ард түмэн өргөн олноор оролцлоо. Ингээд манай баг бол өнөөдөр хараахан багийн дүн бас гараагүй байх шиг байна. Ер нь ерөнхийдөө бол эхний 3-т багтсан байхаа гэдэг тийм тооцоодоо явж байна. Маш сайхан зохион байгуулалт энэ Булган аймгийн Тэшиг сумын одоо удирдлагууд ер нь их урьдчилж их сайн зохион байгуулсан байна. Тэшиг суманд баярлсан талархснаа бас дахин илэрхийлье. Багийнхаа нэрийн өмнөөс багшин. Би Төв аймгийн Жаргалан сумын иргэн намайг Бацгийн хонгор гэдэг. Би одоо 13 настай. Тэгээд одоо би цанаар яваад 3 дахь жилдээ болж байна. Би улсын аваргад ороод мөнгөн медаль авъя гэж бодоагүй. Тэгээд санагдчихгүй авчлаа. Маш их баяртай байна авсандаа. Би Төв аймгийн Жаргалан сумд байдаг. Би 7 настайгаас ахвал цанаар явсан. Би энэ улсын аваргад ороод мөнгөн медаль авсандаа маш их баярлж байна. Одоо би олимпийн аварга болъё гэж том болоод. Увс аймгийн дарчин май гамуудын хүүхд загаж исэн гэдэг хүүхдээ нэ. Тэгээ одоо усын нарт анх удаа явжсэн байгаа. Тэгээд одоо ингэж 7 гараар нэгд орлоо. Их баяртай байна. Тэмцээний 4 насны ангилал 23 багц медалийн төлөө өсвөрийн цаанчид өрсөлдснөөс 17 алт, 7 мөнгө, 2 хүрэл медаль авсан Булган аймгийн 1-р баг онооны системээр 31 оноогоор төрүүлж, Завхан аймгийн баг 71 оноогоор 2-р байр, 77 оноогоор Булган 2-р баг 3-р байрыг эзэлсэн байна. Булган аймгийн тамирчин Далах Зүрэн Зол Баяр нар бүх зай төрөлдөө төрүүлж, тус бүр 3 алтан медаль хүртэж, сайхан амжилтыг үзүүллээ.
За 2016 оны Улсын аварга Булган аймгийн Тэшиг суманд амжилттай зохион байгуулж өндөрлөж байна. Энэ 2016 оны Улсын аваргыг Булган аймагт авснаар бид нар онцлог хүүхдүүдэд маш их олон хүүхдийг хамруулах, олон тамирчдыг оролцох зэрэг зохион байгуулахаар маш сайн зохион байгуулсан байна. Биднээс маш тамирчид бид дасгалжуулагч бид нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэх зүйтэй байх гэж байна. Энэ тэмцээнээс манай Булган аймаг 4 баг оролцсон байгаа. 4 багаас 1-р баг нь бол маш их амжилттай оролцож одоо үндсэндээ нэг өдрийн зайны 8 медалийн 7 алтан медалийн авсан. Ер нь багаараа маш амжилттай сайн оролцоод одоо багш дасгалжуулагчийн хувьд маш их сэтгэл өндөр байна. Хүүхдүүдэд бас маш их баярлалаа. Зохион байгуулж байгаа хүмүүстээ их баярлалаа. Тэшиг сумын зан олонд сургуулийн хамт бол цэцэрлэгийн хамт олонд маш их баярлж байгаагаа илэрхийлье. Намайг Лавдарч Оюнгийн гэдэг Булган аймгаас оролцож байгаа. Тэгээд алтан медаль авсантай их баяртай байна. Намайг Батуулын Талхсрын гэдэг би тэгээ цааны спортоор 3 жил хичээлж байгаа. Тэгээд энэ жил Булган нутагтаа болсон улсын аваргада 3 удаа төрүүлсэнтэй маш их сэтгэл өндөр байна. Ирээдүйд тэгээд олимпийн аварга болохыг хүсэж байгаа. Намайг Батулган Ануужин гэдэг би бүх цомоос оролцож байгаа. Алтан медаль авсандаа их баяртай байна. Таны хичээл яга 3 жил болж байна. Энэ өсвөрийн цааны 2016 оны улсын аварга шалралт тэмцээнд оролцож байгаа нийт тамирчидаа баяр хүргэж амжилт хүсье. Тэгээ тэмцээн сайхан болж өндөрлөө манай нутагт. Би одоо цааны спортыг сум орондоо хөгжүүлээд 4 жилийнхээ 4 дахь жилдээ хичээлж байна. Энэ жил одоо улсын аварга шалралт тэмцээн манай сумд болох учраас 20 хүүхэд бэлдсэн байгаа. 20 хүүхэд 3 багтай манай Булган аймаг оролцлоо. Амжилттай сайхан оролцлоо. Манай багаас одоо олон медаль авлаа. 10 хэдэн алтан медаль, одоо 5-6 мөнгөн медаль авсан. Багийн амжилтаар бол амжилттай сайн оролцож байгаа. Булган аймгийн Тэшиг сумын тамирчин Бэлгүн. Юуны оролцсон бүх тамирчидаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ юу ч гэсэн нутагтаа болсон тэмцээнтэй амжилттай оролцож мөнгөн медаль авлаа. Тэгээд одоо багш болон баг олны тамирчидаа бүгдэнд нь тусч эмдэгт нь баярлалаа гэж хэлмээр байна. Гоё. Би энэ улсын аварга шалгаруулалт тэмцээнд төрүүлсэнтэй маш их баяртай байна. Тэгээд би энэ улсын аваргад ороод төрүүлнэ гэж би бодоогүй. Тэгсэн санаандгүй л төрүүлчлээ.